Заримдаа биднийг залбирах үед Бурхны оршихуй өрөөг хүчэж байгааг бид мэдэрдэг. Харин заримдаа Бурхан алс хол байгаа мэт санагддаг. Хүмүүс биднээс Бурхан чинь тэртээ алс хол байж чамайг сонсох уу гэж яжлан асуудаг. Гэхдээ энэ бол тийм чухал асуулт биш. Та Бурхны оршихуйг мэдэрч чадахгүй байгаа нь тэр энд байхгүй гэсэн үг биш ээ. Мэдрэмж бол итгэлийг дагаж ирдэг болохоос төрүүлж ирдэггүй. Үүнийг галт тэрэгний жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх. Бодит байдал бол хөдөлгүүр. Итгэл нь галт тэрэгний толгой. Харин мэдрэмж нь чиргүүл юм. Бодит байдал тэгээд итгэл. Дараа нь мэдрэмж. Мосе биднийг залбирах үед Бурхан үргэлж бидэнтэй хамт байдаг гэж тунхагсан байдаг. Тэрээр биднийг эргэлзүүлэхгүй байхын тулд дуудах бүрдмэн бидний Бурхан эзэн шиг тийм ойрхон байдаг Бурхантай агуу үндэстэн хаана байна вэ гэж хэлсэн байдаг. Орчлын ертөнц асар уудам. Бурхан биднээс алс хол учраас биднийг залбирах үед яаж сонсох билээ дээ гэсэн бодлоор өөрийгөө бүү хураарай. Нэг ч хором энэ худалд бүү итэг. Бидний Бурхан нэгэн зэрэг хаа сайгүй оршигч агуу нэгэн билээ. Бас Давид Бурханаас хол байх газар үгийг ухаарахтаа ийхүү бичсэн байдаг. Таны сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл таны оршихуйгаас би хаашаа зүхтах вэ? Хэрэв би тэнгэр рүү очивол та тэнд. Хэрэв би үхэгсдийн оронд орд ирээ засвал харахтун та тэнд. Өөрийн гэгээгээр жигүүрлэн далайн хамгийн алсын хэсэг цувал тэнд ч мутартай нь намайг удирдах, баруун мутартай нь надаас зуурна. Дуулал 139:7-10. Тиймээс та залбирахдаа Бурхан таны үгийг сонсож байгаа гэдгийг санаарай. Мосе залбирах бүрд бидний Бурхан эзэн ойр байдаг гэж хэлсэнчлэн тэр таны хэлэх үг бүрийг анхааран сонсдог юм шүү. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.